Үндэсний урлагийн их театрын гослол бүжигчин 8 хүрэлцэн ирсэн байна. Таны энэ өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Урьсан баярлалаа. Өглөөний мэнд хүргэе. За баярлалаа. Миний хувьд яг бүжигчин 8 хичээг бол бүр хар багасаа мэднэ. Тэгэд өнөөдөр бас тантай ярилцах гэж байгаа би айгүй гоё тийм догдлолтой байна. Тэгээ өнөөдөр нийтдээ 3 сэдвээр ярих гэж бодож байна. Мэдээж таны одоо уран бүтээлийн замнал, урлагийн одоо түүх гараа тий яг одоогийн бас байдал. За нөгөө талаар сошиал дээр бас нэлийн сүүлийн өдрүүдэд Монголын бүжигчдийн нэгдээд байгаа нэг томоохон асуудал байна. За энэ талаар бас ярилцъя. Тэгээд 3 дахь сэдв нь болохоор яг үндэснийх баяр наадам болох гэж байна. За түүнээс гадна Үндэсний урлагийн театр бас удахгүй гоё тоглолтыг толилуулах гэж байна. За ийм 3 сэдвээр ярилцъя гэж өнөөдөр ихэд бэлдсэн байгаа. Тэгээд юуны өмнө та өөрөө энэ бүжгийн урлагт 20 гаруй жил зүтгэсэн байна. Урлагийн замнал яаж эхлэв? 20 гаруй жилийн туршид бас хэрхэн яаж үргэлжлэв? Та өөрийгөө гоё биднэрт дэлгэрэнгүй танилцуулбал. За тий. Камер руу харах уу? Тий. Хаашаа харж байна. Микрофонд жоо харж. За. Би Үндэсний урлагийн театрын бүжигчин. Одоо ер нь бол нэлээх гоцлол бүжиг хийдэг. Гэхдээ бид нэр гоцлол гэдэг тушаалгүй зүгээр бүжигчин л хийж явдаг тийм хүн байна. Инх тайвны номын соёлын тэргүүний ажилтан. Одоо 21 жил 22 дахь жилдээ энэ театртаа ингээд зүтгээд явж байна. Тэгээд Хөгжим бүжгийн коллежийг 2005 онд оюун багшийнхаа удирдлагын доор төгссөн. 2005 оноос хойш яг тасралтгүй Үндэсний урлагийн их театртаа бүр яг тасралтгүйгээр ингэж ажиллаж байгаа. Тэгээд хэдвэр ангиас ордог үлээ 5 дугаар ангиас ордог шүү дээ. Таны үед тийм байсан 5-аас ордог гэсэн үү? 5 дугаар ангид сонгодгийн ангийг шалгадаг. 6 дугаар ангид Монгол бүжгийн ангийг шалгадаг. Тэгээ би сонгодгийн ангид эхлээд тэнцсэн. Одоо нэг Монгол улсын гавьяач жүжигч Саруулын анги байхгүй юу? Тэгээд Саруулын ангид орох гээд шалгалт өгөө тэнцээд тэгсэн чинь нэг насаар уйлрахаар болоод уг нь насаараа болоод идэг. Тэгсэн мөртлөө нэг жилээр анги уйлрахаар болоод тэгсэн чинь оюун багш маань ирэх жил Монгол бүжгийн анги байгаа. Чи өнжиж байгаа дараа жил хүрээд иргээд тэгээ өнжөө дараа жил нь явж очиод яг наснда Монгол бүжгийн ангитай ингэж шалгуулад орсон. Та ер нь л бүжиг тайртай байсан уу? Ягаад гэтээ сонгодог бүжгийг сонгоогүй вэ? Би нөгөө хөгжим бүжгийн коллежийг зурагтаар айгүй хартдаг байсан. Долгор сүрэн багш ингээл хөөрхөн бүжгийн зааланд хүүхдүүдэд хичээл ороод зурагтаар тэрийг үзээд хөөх ямар гоё газар вэ? Ямар гоё хувцастай яасан хөөрхөн охтууд вэ гэд нэг хөгжим бүжгийн коллежийг зурагтаар хардаг байсан. Долгор сүрэн багшийг хардаг байсан. Тэгээ ээж имээд нэр энэ нэстэ мундаг хүн штэ өстө Монголын бүжигийн хамгийн мундаг хүн гэж долгор сүрэн багшийг тэгэл хараад л тэгээд ер нь бол Монгол бүжиг гоё санагдаад идэгсэн багасаа. Тэгээд сонгодог бүжгийн талаар ямар ч ойлголт байхгүй. Зүгээр очиод тэнцсэн. Тэгээд сонгодог бүжигчин болох уу Монгол бүжигчин болох уу гэхээр нөгөө сэтгэл буусна нь Монгол бүжигний илүү ойрхон байгаад байдаг. Тэгээд Монгол бүжгийн ангид орё би долгор сүрэн багшийн ангид ормоор ангид өөрөө тэгж бодчихсон. Тэгээд дагуу агштай одоо хамгийн отхон шавндран болж анги даасан багш маань байсан. Эхний 1-2 жил. Тэгээ багш маань даанч нөгөө эрүүл мэндийн асуудлаас болоод цаашид багшлах боломжгүй болоод тэгээд оюун багш маань манай ангийг үргэлжлүүлэн аваад дааж төгсгсөн. Одоо ингээд яг таны сурсан цаг үеэс ингээд хооцоод үзэхээр та баг ингээд 30-аад жил бүжиглчихсэн байгаад байгаа байхгүй тий анх ингээд элсэн ороод. Ер нь ингээд бүжиг өөрөө үзэгчдийн хувьд ингээд харах нүдний гоо үзэсгэлэн байгаад байна шүү дээ тий хамгийн төгс одоо урлаг байгаад байна. Тэнгүүд үүний ард бүх зүйлийн төгс байдгүй гэдгийг бас яг одоо сонсогчтой хэлмээр байгаа юм л та. Бүжгийн урлаг ер нь яг ямар вэ? Та ингээд харагдах тайзан дээр гарах тэр бэлэн болцсон байгаа тэр гоё төгс үзүүлбэрийг бэлтгэхийн тулд энэ бүжиг хичнээн цаг хугацааг зарцуулдаг вэ? Үүний ард сэтгэл зүй болоод биеийн одоо ямар их ачааллыг авдаг вэ? Бүжиг бол залуу насны урлаг, нөгөө дээгүр тэсвэр төвчээрийн урлаг. Дээрээс нь бас хүссэн болгон болох боломжгүй маш их шалгуур давах хэвээр. Одоо гаднах харагдах үзмжээс ахуулаад л эн чинь бие галбар царай зүс тайзан дээр те хүнд хамгийн сайхан гоё сайхныг түгээгч байгаа хүмүүсийг чинь одоо шигшиж сонгож авдаг штэ. Тэгээд одоо сонгогдоод орцсон байлаа гэд бүгдээрээ бас бүжигчин болохгүй. Дундаас нь хөгжим бүжгийн сургуулаасаа л одоо шигшигдээд ингээд шалгараа авчдаг. Тэсвэр хатуучлахгүй хүмүүс бол тэр их ачааллыг дааж чадахгүй. Одоо тэгээд арай гэж ингээд сургуулаа төгсөөд театртаа бүжигчнээр орлоо гэхэд бас хүссэн болгоны театр авахгүй.
Бас тэр ангиас чинь 24 хүүхдээс нэг 8-ыг ч юм уу тий. Оронтооныхоо боломжоос шалтгаалаад цөхнийг нь сонгож авдаг. Тэгээд орлоо. Орсны дараа ер нь 1 жилийн дотор 2 жилийн дотор талангаар явчих шүү. Тэр хүүхдүүдийн чинь шантардаг тийм ээ. шантран Хүмүүст аюу ингэж боддог тийм би ингэж мэрэгчлэрээ сурцсан чинь би чадлаа шүү дээ. Асуудал гэдэг яг ингэж мэрэгжлийн байгуулалд орохоор тэнцэн бас журам байгаа. За тэнцэн бас адилхан одоо бэлтгэл сургалтууд байгаа. Тэгээд хүмүүст тогтцож одоо биенийгээ ойлгох тийм тэр талууд аюу ялангуяа залуу хүүхдүүд бол маш их бас дарамттай одоо сэтгэлийн үед бол бэлтгэл мут байдаг байх тийм ээ. Тэрнээс болоод бас шантраад бас гардаг байхаа. тийм яг зөв одоо нас нь жоохон байдаг. Яг нэг тархин нь одоо 25 хүрч боловсрдог гэхэд тэр хүүхдүүд чинь 17 настай яг хүн болж төлөвшөөгүй байгаа байхгүй юу. Тэгээд гинт ингээ баахан олон насанд хүрсэн хүмүүс ахигч нарын дунд ороод те маш их ажлын ачаал хариуцлага өрөөд эхэлж байгаа байхгүй юу. Чи яг тэдэн цагт бэлэн бай гэсэн бол яг тэдэн цагт нь 1 минут хоцрохгүй байх хэвээр те хувцас хунар одоо жижиг хэрэгэл бид нар чи тайзан дээр гарахад маш олон жижиг сажиг юмнуудтай байдаг байхгүй юу. Үсэндээ зүүн малгайгаа өмсөн алчуур бүс нүүр буудалт тийм ээ. нүүр будаг дээрээс нь хувийн сав төмпөн ингээл жижиг хэрэгэл нь бүр тоймгүй их дутаа чинь нөгөө хүүхдүүд чинь тэгэл загнуулна тэгэл тайзан дээр 12 хүн бүжиглэх гэж хахад 11 байж болохгүй хайрцаг эвдрэнтэй ингээд зүгээр л хариуцлага гэдгийг одоо маш ихээр суралцдаг. Тэгээд зарим нь одоо төсвөр төвчээр арай хөрөлцөхгүйгээс болоод дундаас нь хаяад явчих. Ялангуяа одоо сүүлийн үеийн хүүхдүүд бүр тийм болчих. Үг сонсож чадхаа байлж одоо нэг ачаал дааж чадхаа байлж эсвэл бол тэр үеэсээ ч байна уу те. Тэгтээ яг орж ирээд нэг 3 жил гүрийцэн байхаа сурчтэй. Асар их төвчээрийн л урлагтаа ер нь бол тийм бүжгийн урлаг гэдэг бол одоо яг нэг юм нарийн мэрэгчлүүд байгаад байна штэ. Тухайн орчин нөхцөл хийж байгаа ажлынхаа ачаалаас шалтгаалаад эрт бас ингээд насандаа суудаг гэдэг мэрэгчлүүд байна штэ. Манай дийлэх иргэдийн хамгийн сайн мэддэг нь бол цагдаа. Цагдаа бол орчин нөхцөл хийж байгаа ажлынхаа хүнд нөхцлөөр шалтгаалаад эрт одоо тэр чинь бүр ингээд сурж авах хугацааныхаа бүр ингээд юг оруулаад явдаг юм л шүү дээ. Ямар гоё юм тийм билээ. Аха. Одоо Батлан амгалахын их сургуульд орлоо гэхэд нэгдүгээр курс ингээд курс орж байгаа. Тэр нь бараг тэр хамтд нь ингээд тооцдог. 1.5 лөө шууд 2-оор ингээд тооцдог юм лээ. Тэр нийгмийн даатгалаа төлөхгүй үсттэй. Гэхдээ сургуулийн оюутан ч тий. Сургуулийн оюутан төлөхгүй. Тэгсэн хэрнээ тэр нь ингээд тэтгэж гарахад ингээд бодоод авчих. Яа тэгвэл хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэдэг үгнээс нь энэ замын цагдаа ер нь бол ингээд цагдаа нэг тийм ер нь бол хүчнийх нь тийм л байгаа шүү дээ. Одоо жишээлбэл үлгэрч юм уу эсвэл ансамбл тэ зэргийн дуучин ансамбл байна. Тэнцэн яг зэргээр ингэж явж исэн зэргийн одоо Батлан амгалахын коллеж сурж исэн одоо оюутны хүүхдүүд бол тэд нар бас ингэ тооцогдоод сурж байгаа хугацаанаас явчихсан юм билээ. За тэрний араас мэдээж спорт бас байгаа. Тэгээ спортоос өөрөө нөгөө залуу насны одоо юу байгаад гэдэгтэй. За үүний араас яг бүжгийн урлаг ордог. Гэтэл сүүлийн одоо өдрүүдэд гарч байгаа энд бол яг миний зөв нэг бахархаж байгаа юм Монголын бүжигчд ер нь бол даруухан тий хамгийн хариуцлагатай хамгийн ингэ зөвхөн урдгаа идэг нэг юм үсэдэг байхгүй юу? Ер нь өөртөө өмөрч үг хэлэхгүй шүү тий. Гэтэл сүүлийн өдрүүдэд бол үнэхээр нэгдэж чадчихна. Би энэ дээр бол айгүй баяртай байгаа ингэ нэгдээд дуу хоолойгоо хүргэж чадж байна. Үүний түүжээ болоод бас та явж байгаа. За тэгээд тэтгэврийн асуудлыг ярих гэдэг юм л та. Энэ дээр яг ямар асуудал үүсэж байгаа юм бэ? Өмнө нь яг энэ асуудал байсаар байсан юм уу? Эсвэл сая ингэ бий болоод яг үүн дээр таад одоо нэгдэж эхлэх байгаа юм уу? Сая бий болсон. 2008 онд би одоо үндэсний урлагийн театрт ороо 3 дахь жилдээ 4 дахь жилдээ ажиллаад явж байхад бүжгийн зөвлөлийн дарга Саран Чимэг гэж хүн манай Сөхөө огш маань гих мэдчлээ одоо тий бүжгийн урлагийн ноён оргилууд нийлж агаад бүжигчдийнхаа энэ тулгамцсан асуудлын төлөө нэгдээд үйлдвэрчний эвлэлийн дарга Ганбаатар гэдэг хүнтэй хамтраад хуулийн төсөл боловсруулад үүндээ одоо сонгодог болон мэрэгжлийн урлагийн театрын бүжигчд гэж бүр яг тэр хуулийг боловсруулсан одоо бидэнтэй нэгдээ өөрөө хамт явж байгаа байхгүй юу Саран Чимэг. Гоцлол гэж ерөөсөө бид нар хийгээгүй. Бүжигчин гэж энэ хуулийг боловсруулсан. Тэгээд улсын хурлын гишүүдээр батлуулаад тэтгэврийн тухай хуулийн 5-1-ийн 7-д гоцлол, дуучин, таслал, бүжигчин, таслал, акробатчин, таслал, агаарын гимнастикчин, таслал, хөөмийчин, таслал, үлээр найрал хөгжим ингээд дадададага явцдаг байхгүй юу? Тэгэхэд утга нь угаасаа бүжигчин гэж анханасаа хийсэн хүмүүс нь ч оруулсан. Тэр яг тэрийг мөрдөөд 16 жил ингээд явцсан байсан. Гэтэл 2 жилийн өмнөөс ингээд
гоцлол гэсэн тушаалтай байх ёстой гэдэг юм ингээд сонсогдоод байсан байхгүй юу? Би гайхаад одоо энэ Дүүрэн театрын Чимка агч бас тэтгэвртэй гарах гэсэн чинь тэр чи одоо балетын гоцлооч хүн шүү дээ. Тэ мэдэн тэ гавьяач үжигч бат чимэг тэгсэн чи тэр ихч маань гарах гэсэн чинь тэр хүнээс гоцлол гэсэн тушаал ихэд байгаа байхгүй юу? Балетын жүжигчд гоцлоочд ч гэсэн гоцлол гэсэн тушаал байдаггүй. Тийм тушаалаар ажил дээр зөв бүжигчин гэдэг л нэг томьёо байдаг. Тий. Тэр хүн ингээ ажилд авж байгаа тий. Ажлын гэрээ, хөдөлмөрийн гэрээ жил болгон байгууллагатай бүжигчин, бүжгийн жүжигчин, балетын жүжигчин гэд ингээ жил болгон явна. Гэхдээ одоо бидний ч онцлог аттестачлалын шалгалтаа жил болгон өгөөд өндөр оноотойнууд ингээ цалингийн шатлалаар зүгээр ингээ өксөх зарчмаар багаар илүү цалин авдаг одоо тий гоцлол хийж байгаанууд нэмэгдэлтэй уур чадварын гэхдээ тэр бол гоцлол гэсэн тушаал байхгүй бүгдэнд нь адилхан байдаг хгүй тэгээд тэр ихч маань бас гоцлол гэсэн тушаалгүй тэтгэвртэй гарч чадахгүй байна гэдэг ингээ бөө асуудал болоод яваад исэн тэгэж тэгж жагаад нэг архив ухаж жагаад хизээнийч гэнүү тэмцээнд гоцлол гэсэн гоцлол бүчгчин бат чимэг гэж бичсэн байсан тийм юмыг олоод тэгээд тэнд авчиж өгснөөр тэгээд гоцлол гэд гаргасан байгаа хгүй юу. Гисэн чинь сүүлийн үед бүр тийм бичиг байсан ч тийм тодорхойлт ажлын газраас өгсөн байсан ч гаргахаа болцсон. Тэгсэн яасан гэсэн чинь одоо нийгмийн даатгалын байцаагч нартаа зориулаад нийгмийн даатгалын ерөнхий газраас гарын авлага гаргажээ. Тэгээд тэр гарын авлагаа дагаж мөрдөөд хүмүүсээ тэтгэврт гаргажээ гэдэг ингээд нэг юм ном шиг жижиг юм хевлээд өгсөн байгаа байхгүй юу. Одоо тэр ч одоо боржуур танилцуулга гэх юм уу юу гэх юм те. Хуулийн дээрх байгаа үгнүүдийг ингээд зураг мурагтай ойлгомжтой байдлаар бичээд танилцуулт. Тэрэн дээр гоцлол дуучин гэснээ таслал гоцлол бүжигчин гэд бичсэн. Одоо тэгээ тэр юм бичээд тавьсан байгаа юм чинь тэр нийгмийн даатгалын байцаагч тэрийг шаардлагаас өөр яах вэ те. Тэгвэл тэр хүн чинь бас хариуцлага хүлээх л байх л та. Тэгээ бид нар тэр дээшээ нийгмийн даатгалын ерөнхий газар бодлого төлөвлөлтийн газрын дарга гих мэдчлээ ингээд эрх мэдэлтэй хүмүүст нь нэгдэж байгаа албан бичиг өгөөд хуулиндаа болвол бүжигчин гэж заадаг юм аа бид нар энэ хуулиараа ингээд олон жил гарч ирээд сурсан энэ хуулиараа гарсан өчнөө хүмүүс манад ч байгаа дуурдж байгаа те хөдөө орон нутгууд ч байгаа энэ үгийнхаа энэ алдааг одоо засаж өгөөч нийгмийн даатгалынхаа байцаагч нартаа зөв чиг үүргээ өгөөч гэдэг юм хүсэл тавьсан 2 удаа эхнийх дээр нь бас боломжгүй гэдэг хариурыг хоёр дахь дээр нь саяхан бас гоцлол бүжигчин гэдэг юугаар гарнаа гэд ингээд хариурж байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө би бухимдаад тэр юуг нь наадам дээр стадион дээр байж хахад нөгөөх нь уншаад гинт уур хүрээ тэр өдөржингөө ууртай яваад бүр бухимдаж байгаа орой унтахаас өмнө өстө орондоо орж байгаа нэг пост хийсэн чинь өглөө басаад ирсэн чинь нөгөөх нь айгүй явчихж олонд хүрсэн байна. Тэгээд сайтнууд залгаад энэ талаар чи мэдээлэл авъя гэдэг ингээ өчигдөр 2-3 сайтад мэдээлэл өгсөн чинь айгүй сайн нийтэд хүрчих шиг боллоо. Тэгээд би ч гэсэн энэ асуудлыг ингэж одоо нийтэд хүрээсэй гэж хүсэжсэн болохоор гэхдээ одоо ингээд хуулийн тэр заалтыг ингээд харахаар тэн дээр нь бол зөвхөн бүжигчин л гэдэг заалт байгаад байна. Гэтэл нийгмийн даатгал дээр болохоор гарын авлага дээр нь гоцлол гэдэг. 2 удаа алтан бичиг явуулаад бусаж ирэхтэй боломжгүй гэдэг. Яагаад ингэж байгаа юм бол зөвхөн ингээд хальт ингээд зүгээр энгийн хүн за нэг одоо ойлгодгүй хүн байлаач сонсоход нэг ойлгохоор байгаад байгаа юм. Хуулиа дагаад мөрддөг юм бахта нийгмийн даатгалын газар нь. Яг ингээд бичилж уулзаж үзнэ үү таад? Бичилж уулзаж үзээгүй. Гэхдээ ер нь бол бичиг цаас явуулаад тийм манай хүний нөөцийн ажилтан бол нэлээд сайн явж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд бичиг өгсөн байгаа. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны сайд алдарч авахлаа үндэсний урлагийн их театрт ирж уулзсан. Тэр үед бас бид нэр асуудлаа хэлсэн. Гэхэд ажлын хэсэг гаргаад энэ асуудлыг нь шийдэж өгөө гэсэн. Тэгээд одоохондоо шийдэл түрээгүүлэх шиг байна. Тэгтээ гайгүй хөрч байхаа тийм энэ чинь бас үнцэн хуулиндаа бол бичсэн байгаа юм чинь одоо нийгэм дадлахэр бас одоо хуулийн одоо баримтлагдаг байгууллага юм чинь ялчгүй тийм ч бас магадгүй тухай яг нөгөө урлагийн мэдлэггүй ч юм уу нэг тийм хүн одоо мэрэгчлэн байранд суугаад тэгээд тэрэн дээр ингээд нэг боломжгүй буруу бичсэн л байгаа хэрэг тийм ээ. Тэгэхээр ялчгүй бас гайгүй болох байхаа гэж найдаж байна. Гэтэ яг энэ асуудлыг бас ингээд хөндөж байгаа нь бас айгүй
зүв байгаа гэж бас одоо ч гэсэн хэлмээр байгаа. Яг тэгвэл манайхан бол бас айгүй бас ингээд бодоод байдаг. Эдгээр ингээд бүжиглээл болоо шүү дээ тийм ээ. Юундаа тэгээд ингээд одоо сүлжигнээд өгдөг ч юм уу эсвэл сүртэйчтэй ингэж ярьдаг тийм ээ. Тэгээ яахлаараа эдгээр ингээд эрт ингээд тэтгэвртэй гарах хэрэгтэй. Одоо бид нар ингээд олон жил үйлдвэрт ажиллаад ч юм уу ийм ингээд байхад ингээд 30 40 жил ингээд ажиллах хэрэгтэй гэж бас хүмүүст барьцдаг тий. Тэгэхээр бид нар яг тэрний талаар бас ингээд хүмүүст ингээд мэдүүлэх хэрэгтэй байхгүй. Одоо бүжигчний хүн одоо мэдээж тайзан дээр гарч байхад гоо зүслэн одоо хитэн настай ингээд тайзан дээр гараад хүмүүст ингээд байх хэрэгтэй тийм ээ. За тэгээд бас ямар их ачаал авдаг вэ? Одоо энэ тайзан дээр гараад нэг 5-10 минутын бүжиг бүжлэхээс өмнө бүр багасаа хідэн цагаар хідэн одоо жилээр ингээд тасралтгүй дасгал одоо энэ хичээл юмуд ингээд хийдэг нь бас сайн мэдтгэл байх л та тийм ээ. Яг өөртөө ингээд яг энэ нэг замарын амьдралаар ингээд туусан хүмүүс нь бол яг ингээд мэддэг ойлгодог. Одоо ч гэсэн идэвхтэй бас арай нэг гайгүй ойлголттой болж байгаа гэж бас тий найдаж байна. Яг гэвэл байгууллага болон нэг урлагийн наадам болдоо шүү дээ тийм ээ. Тэрэн дээр нэг хүмүүс нэг бүжиглүүлээ гэл нэг хоорондоо нэг 30 40 ингээл нэг багш нар олоод ингээд бүжиг бэлддэг. Гэхдээ нэг 3 минутын хамгийн одоо амархан элементарны юм хийхин тулд баг дэднэ чинь сар өдөр олоо ингээд бэлтгэл хийгээд чинь бүр гайхал ёо би ядарч өгч юм гэж тийм. Тэгэхээр баг зүгээр нэг хамгийн энгийн жишээнээр ингээд ойлгоход бол тэд нар бас баг ойлгож байгаа одоо хүмүүс танилцаж байгаа гэж бас найдаж байна л тийм ээ. Аамны эвэл уушиг нэг гэдэг шиг яг бүжгийн урлаг ер нь урлаг өөрөө яг ингээ ижил тэгш бас ингээд баймар байгаа байхгүй юу вэ гэхээр бүжигчд ер нь бол маш асар бага үнэлгээтэй байдаг. Таас өчтөнийг ярилцсан дээр хэлсэн байлээ. Бидний яг үндсэн сарын цалин чинь сая 500 сая төгрөг. Гэтэ яг мэдээж энэ урлагт өөрөө хайртай одоо өөр хачаал өөрөө мэдж байгаа цалингаа мэдээд бид нар ордог л доо. Би нэг өөрөөс бүжигчин байсан болохоор энийг мэдээж ордог хэрнээ шантрах хамгийн том зүйл нөгөө нийгэмд амьдрал түнх мөнгө хүрлцэхгүй болоод тэгэхээр хүн тэнд ингээ удаан байж чаддаггүй. Одоо л бүсгүүчүүд бол яг таны хэлдгээр нөхрүүд нь илүү аваад явчихын. Тэгээ зөвхөн өртөөл төр цалингаа зарцуулж байна. Арчуудын хувьд бол энэ жоохон хэцүү байдаг. Гэтэл дууны урлаг ингээ хоёр урлаг харьцуулах жоохон хэцүү байт юм а. Гэтэ яг ерөнхий харьцуулаад ярьж. Яг ижилхэн 5 минутын бүжиг хийхин тулд тэр хүнээс асар их хөдөлмөр шаардж байгаа. Тэр дуучнаас ч гэсэн асар их хөдөлмөр шаардж байгаа. Ижилхэн ерөнхийдөө төвшөнд байгаад байгаа хэрнээ бүжигчд ер нь танигдах нь арай бага, үнэлэгдэх нь арай бага байгаа. Та энэ дээр ямар бодолтой байдаг вэ? Харин тий. Одоо нөгөө сонирхож байгаа маас нь дуугаа илүү сонирхоо тий бүжиг сонирхож байгаа хүмүүс нь бага байдаг л ах. За яг энэ угаасаа мэрэгжлийн онцлог тий бид нар бүжигч болохдоо л од болж нэг олон танигдна гэж болдоггүй тий зүгээр дуртай юм а хийх юмсан энэ тайзан дээр ингээд жаргаа тий өөрийнхөө ингээд амар гоё байдаг штэ тэр нэг 3 минут чинь ингээд нэг юм орчлонгоос тасарсан юм шиг тий тэр сайхан мэдрэмжийн төлөө ингээд энэ артлах золиос одоо бага үнэлэмж таг наргүй байдал бүгдийг ингээ хүлээн зөвшөөрсөн яваад ордог л тоо. Тэгээд одоо жишээ нь ингээл энэ тэнд тоглолт бид нар чинь эрхэмсэг хамтлагтай хамтлагаараа тоглолтод явна те 6 бүжигчин гэхэд нэг дуучин фонограма тавиад заримдаа ам бариад ам хөдлөгч бугаа явчихна. Тэнгүү тэр хүн биднээс 6 хүний хийж байгаа бид нар ингээ 4 мөчөө хөдөлгөөд ам барина бие барина гэж байхгүй ш. Тэгээд яаж яхад тэр хүмүүсийн авж байгаа үнэлэмжээс хэд дахин бага. Тэгснэ тэрийг хувааж авч явах жишээтэй те. Тэгснэ ингээд жоохон үнэлэмжээ өсөд бид нар ч одоо бас нэрэ их театрын гослол бүжигчд те энэ салбартаа бас салбар дотроо болвол танигдсан хүмүүс ахгүй юу? Гадуур бидний танихгүй ч гэсэн те бүжгийн урлагийнхан болвол мэднэ. Тэгээд ингээд өөртөө жоохон өндөр үнэлэмж өгөнгүүт нэг юм уу бүжиг юу амир үнэтэй хараа тэгж хүлээж авдаг те. Тэгвэл бид явахгүй бид нарыг авах хэрэггүй гэдэг ингээд болчдөг. Ер нь тийм аюулгүй сонин штэ хүмүүсийн хандлага нэг мө бүжиг гэж ийм сонин хандлагатай хүмүүс их байдаг. Тэрийг одоо ингээд бас ингээд хажуунаас ингээд ажиллаж харахаар л за мэдээж ингээд хүмүүст ингээд үдж байгаа хүмүүст нь бол ингээд дотроо бас дүгнж байгаа тийм ээ. Гэхдээ одоо ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа за яг нөгөө хэрэг ингээд бид нөгөө тоглолтуудаар ингээд ярьж штэ тий. Одоо ийм арга хэмжээнд тэрэн дээр зохион байгуулж байгаа яг нөгөө үндсэн тэр ивент одоо хүмүүст нь одоо найруулагч юм эсвэл яг зохион байгуулж байгаа хүмүүст нь өөрсдөө одоо уран бүтээлчд ингээд таниулахад хэлэхэд ингээд буруу таниулдаг нэг одоо маш тийм алдаа гараад байна гэж бодож байна л та. Одоо бид нар бол за хурим ч юм уу тий хурмыг
Монгол бүжгээр нээлтээ гэж ярьж штэ тий. Тэрийг ингээд яаж ярих вэ? Бид нарын одоо уламжлал байх хэвээр Монгол бүжиг одоо ингээд гоё үндэсний хувцастайгаа ингээд олуулаа гарч ирж ийм байх тийм нь. Одоо энэ зохион байгуулдаг арга хэмжээ зохион байгуулдаг хүмүүст нь үнийг бас ингээд гоё ингээд ярих хэрэгтэй байхгүй юу? Эдгээр ингээд одоо яг одоо манайхаар ингээд ярьж ахтаар харахад бол нөгөө төсөө хэмнэхийн тулд за бид нар ингээд бүжиг бол ингээд гайгүй шүү дээ олуулаа амархан штэ гэж бид нар тэгж ярьж байгаа байхгүй. Ясан дээр бол бүжгээр ихтүүлээ олон маста энийг гоё үнэтэй гоё танаа одоо хөрөн байгуулгын одоо арга хэмжээг ингээд илүү гоё үнцэнтэй харуулнаа гэж тэр талаас нь ингээд хэлэх хэрэгтэй байхгүй. Харин зүгээр тэр нэг дуучин авчирчаа ингэж хооронд ингээд харьцуулаад байгаа байхгүй. Харьцуулахдаа зөв харьцуулбал бас тэр одоо үлэмж одоо хоорондын тэр юмд ингээд бас арилгах байх л та. Би бол тэгж бас бодоод байдаг байхгүй. Яг нэг үндэсний өв соёлоо бид нар хадгалж түүнийгээ түгээн дэлгэрүүлж байгаа хүмүүсээ ер нь нөгөө бүр багаас нь л хүүхэд багчуудаа их зөв ойлгуулах хэрэгтэй юм байна л та тий. Тэгэхгүй зөвхөн бүжгийн урлаг биш шүү дээ тий. Үндэсний өв соёлыг хадгалсан маш олон одоо зүйл байна тий. Эднэрийг л бид нэр их багаас нь таниулж өгөх хэрэгтэй юм шиг байгаа хүүхэд багчууд тий. Одоо эн чинь зөвхөн Монголд байдаг тий. Өөр дэлхийн хаанч байхгүй тэр гайхалтай зүйлсийг л дэндүү бас гайхалтай соёлууд бидэнд биш тий тий морин хууртын дуу хөөми уран нугаралт тий бүжиг биелгээ хаанч байхгүй зөвхөн цор ганц энэ газар л байгаа. Тэгээд дэлхийн энэ тэнд очиод одоо би маш олон сайхан тайзан дээр энэ ажил мэргэжлийнхаа буйнаар гарсан. Дэлхийн хамгийн алдартай Болшой театрын тайзан дээр гарлаа. Хятадын хамгийн том Сувдан театрын тайз, ЮНЕСКО Парисын нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн том төв тайз гэх мэтчлэн ингээд Итали, Бэлэг, Австри тий үнэхээр хамгийн гоё гэсэн бүх тайзан дээр ажил мэргэжлийнхаа буйнаар ингээд явж үзсэн. Гэхэд ингээд улсынх нь хүмүүс урлаг ойлгодог газрын үзэгчид ямар гоё юм бэ тий тэр бүр ингээд алмаараад хурж ирээд үнсээ тэрч аваад ямар гоё гэдэл ингээд гар мар барьж үзэл ингээд ийм сайхан зүйл байдаг юм уу Монгол урлаг гэдэг ингээд бид нар бол үүргээ хангалттай чадлаараа биелүүлээд л яваад байгаа. Манай Монгол үзэгчид болохоор өөрсдөд нь байдаг болохоор нэг тийм одоо анхаарал хандуулж тоодоггүй юм шиг байна тий соёл урлагаа Солонгосын соёлыг K-pop гоё гээл тий эсвэл бол тэр Америк Холливуудыг гоё гэдэл одоо өөрт байгаа сайхан зүйлсийнхаа үнцнийг мэдэрдэг байгаасай үздэг байгаасай гэж боддог. Яа. Одоо яг нөгөө миний хэлэх дуртай жишээ л та. Дэлхийд одоо хүү амтлаг бол ингээл хүн болгонд амар гоё таалагддаг тийм ээ. Аюу гоё тийм хүчтэй сүртэй гэдэг баг гадаадын хүмүүст бол дуунуудын баг бүгдийг мэддэг тийм ээ. Манад бол яг хүү амтлаг чинь хүмүүст бол нэрийг мэддэг. За гадаад ингээд алж байгаа гэж мэддэг. Яг Монголд бол за уран бүтээлч бид нар бол яг хүү хамтлагийг бол мэдэн те уран бүтээлч одоо ямар хүмүүст байдаг, ямар бүрэлдэхүүнтэй байдаг, ямар хөгжим тоглодог, хин продюсерын яг ингийн одоо яг иргэд бол бас хүү хамтлаг гэж сонссоос ганц дуугийн сонссон баг тийм ээ. Тэгээд энэ яагаад ингэж байна гэхээр одоо бид нар нөгөө тэр одоо Монгол одоо тэр пентатоник одоо хөгжим хөглөгөн ингээд айгүй ингээл байнга л ингэ сонссон болохоор нэг тийм онцлог сонь биш болчиход байгаа. Бид нар тэрний одоо том алдаа нь бол яг өвдөдсөн ингээд гоё ингээд багаасаа энэ язгуур одоо урлагаа ингээд одоо хүндлэх хэвээр тэр яга ингээд байнгын мэдэх хэвээр болчиход байна л тийм ээ. Одоо нэг жаа шүү дээ. Тэтгэврт гарахад 20 жил гээд зарим хүмүүсийн хувьд 20 жил бүжгэлт юм уу гэсэн нэг би комент харчаад 20 жил гэдэг чинь өөр аягүй урт хугацаа шүү дээ. Тэр чинь тэрийг гүйцэх хүн маш ховор тий. Бүжгийн мэрэгжлийн онцлогоор шалтгаалаад 20-оос дээш жил ажиллах юм боломж байдаг юм уу? Зарим хүний хувьд 20 жил ажилладаг юм уу гэдэг нэг юм одоо сэтгэлдлүүд харсан л та. Гэхдээ яг тэр хүмүүс мэдхгүй байх нь бол болно. Тэгээ би яагаад гэвэл энэ бүжгийн онцлогийг өөрөө мэдхгүй нь урлагийнх нь одоо мэрэгжлийн онцлог. Тэгэхээр энийг бас гоё дэлгэрүүлж тайлбарлаж өгвөл илүү ойлгомжтой байх болов. Одоо яг тэр залуучуудын хийж байгаа айхтар хүнд төрөг мөрөгийг бол үнэхээр хийх боломжгүй болчтیں۔ Цаанаасаа одоо бид нар чинь шүрмөстэй тий одоо үе хооронд жиргэвч байгаа мөгөөрс холбоос тэр болгон чинь сунан одоо нэмгэрн сэмрэн зарим нь ингээ хугарна ер нь бол 20 жил болсон бүх бүжигчд ямар нэгэн байдлаар гэмтэл авсан л байдаг.
Хизээ нэг цагт. Тэр бол гэмтэлгүй хүн гэж бүр нэг ширхэг чалга. Тэгээд яг гэмтэл бэртэл нь хөнгөн байгаагаас шалтгаалаад тисэж төвчж болох одоо тийм боломжтой бол яг 1 2 3 жил ч юм уу илүү ажиллах боломж байгаа бах. Тэгээд үнэхээр хүнд бэртэлтэй бол үнэхээр хүсээд бас хөдөлж чадхаа болчдөг юм байна. Таны хувьд бас нэлээд хүнд бэртэл авсан. Миний харин болохгүй байна. Би ч одоо уг нь айгүй хөөрхөн өндөр өсрэлттэй, гоё өндөр пайлцтай байсан байна лээ. Нөгөө одоо хийж чадхаа болонгууд өөрийнхөө чаддаг байсан юмыг анзарч эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд одоо яг би өсөрч чадна. Гэтэ бууж чадахгүй. Ягаад гэвэл нөгөө миний намайг зөөлөж буух хэвээр тэр миний энэ хөлний дунд байдаг жиргэвч нь бүр юуч байхгүй болцсон. Тэгээ мөгөөрс нь урагдцсан. Мөгөөрсний урагдал нөхөгддгүйг нь бүр ерөөсөө нөхөгддгүй юм байна. Мөгөөрс рүү орсон бол. Тэгээ мөгөөрс нь урагдсанаас гадна цаашаага яс руугаа бүртэл орсон. Яс нь ингээд цууралт өгсөн. Тэгээд дахиад ийм хүчтэй чанга ийм дөргөлт авах юм бол ингээд тэр чигтээ цуураад үе би хөдөлгөөнгөө болгож хадуулах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр бид маш гамтай байжгаад одоо үлдсэн 1 жилээ ингээд хөллийнхөө тэр юунд ачаал өгч цууруулахгүй цаашаага хугалчихгүй хан шиг гүрийж агаад ингээд дуусгачих. Тийм л одоо надад бол тийм хугацаа үлдсэн байгаа. Гэхдээ гайгүй хөнгөн бэртэлтэй ч юм уу тисэж төвчж болохоор хүмүүст бол энэ сайхан тайзан дээрээ бас удаан баймаар байна шүү дээ бид нар чинь тий. Би ч юм бол 30 жил бүжиглэн би тэтгэврийн 20 жилээсээ илүү даваа дахиад зөндөө бүжиглэндэ гэж боддог байсан байхгүй юу гэсэн чинь ингээд одоо нөхцөл байдлын болчихлоо одоо тэгээд хүлэн зөвшөөрөөд өчтөр бас нэг ийм сэдв хөндөгдөжсэн шүү дээ. Тэтгэврт гарахад нэг төрсний одоо декретний хугацааг тэтгэврт ажилласан жилд бодохгүй байна гэд. Энэ үнэн үү? Тийм үнэн. Яагаад? Ер нь эн чинь бүх салбарын бүх хүмүүст бүх эмэгтэйчүүдэд эн чинь бодогдоод явдаг зүйл шүү. Тэгдэг. Гэтэл яагаад бүжигчдээр энэ бодогдохгүй байна? Онцгой нөхцлөөр тэтгэврт гарч байгаа болохоор та нарын хүүхэд гаргасан декреттэй байсан хугацаа чинь ажилласан жилд орохгүй. Яг биеэрээ 20 жил хөдөлж бүжиглэж яг тэгжиж одоо энэ нөхцөл чинь үүснэ гэдэг тийм юм. Жилийн өмнө манай нэг бүжигч эмэгтэй бүжигчин гарах гэсэн чинь ингэсэн байхгүй юу? Тэгээд нөгөө хүн чинь өргөдөл мөрөглөө өгөөд нөгөө тэтгэврийнхаа ямиг тооцоолаад яг гарах га байжсэн чинь ийм шалтгаанаас болоод декреттэй байсан хугацаагаа нөхөж ажиллаж байгаа одоо бид нартай хамт. Тийм тэгээ нөгөөх маань дахиад гарах гэсэн чинь гинт гослол бүжигчин гэдэг тушаал тэгээд туссан. Тэгээ бүр сэтгэл санаа гаруунаад хүлэн ядж байгаа шагаандаа бүр ингээд 2 удаа хагалгаанд орсон. Тэр шагааных нь бас нөгөө нэг юм юмд байхгүй шагаан хөдөлгөөнгөө болчихсон. Тэгээ уг нь хичнээн мундаг хичнээн одоо хөнгөн шингэн хурдтай трүгтэй бүжигчин гэж санана. Мөнх цэцрэл гэдэг танамдгүй ишиг. Тэр маань тийм болцсон шүү дээ. Тэгээд одоо уг нь тэгэл Монгол одоо баг Монголын ч гэж хэлэхдээ хамгийн хурдан бүжигчин байхгүй юу? Тэрс ингээл шажигнуулдаг хүмүүс. Тэгээд одоо тэр юунасаа болоод гэмтлээсээ болоод бас бүжгээ ингээд ойлгохтой хийж чадхаа болсон тэгсэн чинь нийгмийн даатгалын газраас ингээд жилийг ингээ хойшлуулаад байгаа. Тэгээд тэр декреттэй хугацаагаа нөхөж ажиллаж байгаа одоо. Тэгээд 10 сард гарч чадах нь уу яах нь одоо энэ байдлаар бол барь чадахгүй болох гэдэг шүү. Одоо ингээд шууд дараагийн асуулт ингээд цаанаас ингээд үүсэж байна л та. За ингээд бүжигчин хүн мэдээж ажлын байранд ингээд бэлтгэлээ хийж байгаа, тоглолт хийж байгаа тий. Тоглолт хийж байгаа үеэр бэлтгэл авахаар одоо энэ гэмтлийн зардлын одоо хин даатэ. Өөрөө даах уу? Одоо улс даах юм уу? Байгууллага даах хэрэгтэй юм уу? Харин тийм. Энэ бас нэг асуудал. Бид нар өөрсдөө л даадаг. Тэр үнэтэй тариаг, тэр үнэтэй хагалгааг өөрсдийнхөө карманаас хийлгдэг. Тэгээл нэг хөөрхий дотроос хэдэн бүжигчд нэг 5-10 төгрөг цуглуулаад нэг сэтгэлийн дэм гээл хандвлал хагалгаанд орж байгаа бол тэдэн төгрөг шүү. Эсвэл эмчилгээнд явж байгаа бол тэдэн төгрөг цуглуулна шүү. Одоо бүр нэг тийм юмтай болсон шүү дээ бид нар чинь. Ажлаас бол мөнгө өгөхгүй. Ер нь хөдөлмөрийн аюулгүй байдал те хааби инженерийн чинь байх ёстой. Ажлын байран дээр бэртэл гэмтэл авсан бол тодорхойлоод те зэргийн тодорхойлоод энэ чинь улсаас гаргад юм уу хаанаас гаргад юм те эмчилгээний зардлыг нөхөх ёстой. Одоо ингээл гадаадаар ялангуяа гоё театруудад тоглоод явж байхад тайсны хажууд нь эмч ингээ бэлэн зогсчихдаг. Бүр ингээ спортлын гэмтлийн эмчтэй байлээ. Тэгэл тэр Италид нэг
гоё театрт тоглож явахад тэгжсэн хажууд ингээд зогссон. Миний хөлний булчин зангираад шүрмэс татаад ингээд тэгсэн чинь тайсны хажуу зогсож байгаа л ингээд хүрээд байгаа нь мэддэхгүй баг илээдсэн чинь нөгөө юун тавигдчихсан шүү дээ. Айгуу гоё. Газ массаж хийгээл. Тий. Тэгэл ингээд бэлэн. Тэнгүүд хажууд нь бас ингээд сүлбээр зүйтэй утас мотостай ийм хүн зогсож байдаг. Одоо хэрвээ ямар нэг бүч мүч ч юм уу бүс мүс тасарлаа гэхэд тэр хүн ингээд бэлэн юм газ ингээд оёол янзлаад өчөд бэлэн ингээд баахан сүлбээр зүйтэй хатцсан. Тийм бүр юу ингээд нэг юм төгсөрцөн байдгийн байлээ урлагаа хүндэлдэг ойлгодог тий газар чинь байнгын бэлэн байдалтай юу болгоо тэрийг одоо дараа нь хийхгүйгээр шууд ингээд хажуугаас ингээд газ засах боломжтой байт юм тийм ээ. Ер нь л бид нар ингээд соёл, урлаг, спортоор дамжуулаад эх орноо бусад оронд танилцна гэдэг бид нар айгуу сайн ойлгох хэрэгтэй байгаад байна л да. Бид нар спорт ер нь айл спортоор сэр урлагаар тэр одоо танигдсан. Тэ бид нар танигдсан. Гэхдээ бид нар энийг яаж хөгжүүлж дараагийн тэр гарч ирж байгаа шинэ нэрэн үеийн одоо олон улсын хүүхдүүд танилцах гэдэг дээр бид нар аягүй анхаарах хэрэгтэй байгаа байхгүй. Хамгийн наад жишээ нь л ерөөсө Солонгос улс байна те. K-pop бүр төр засаг нийгмээрээ яаж тийшээ хөрөнгө оруулж тэрийг яаж ингэж олонд таниулж гадагшаа ингэж дотгошоогийн бүх тоглолт тэмцээн уралдаанд нь оруулж байна гэдэг дээр бид нар аягүй анхаарах хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тэнгүүд яг урлаг нь ингээ хаягдсан. За спорт гэсэн баг хаягдсан байдаг байхгүй. Бүгд өөрсдөөсөө зардлаа гаргадаг те. Гадагшаа тоглолтод явахдаа төсөл тэмцээнд явахдаа өөрсдөө зарлаа гаргана. Эмчилгээний зардлыг өөрсдөөсөө гаргана гэдэг. Яг энэ дээр уул нь бид нар соёлын яамтай байгаад байгаа. Энийг ингээл байнга дуурч ярьж иж л эсвэл тэгээ бид нар ч нөө бас нэг юм нэрлэхэн хүмүүс болохоор нөө за бид нар өөртөө л хайртай юм чинь гэдэг үднээс бас нэг хил ам хийхийг хүсдэггүй байгаад байна л да. Бидний юм нэрлэхүү зам байгаад байна. Уул хил ам хийж байгаа бас дотроо аад үзнэ. Айгуу тийм яг зөв одоо манад ч бүр ийм үг байгаа ш төрүүлж дуурсан хөхөөний ам хөлтөн 8000 дуугаа бай би бүр дандаа төрүүлж юм ярьчихдээ чи дуугаа бай чи битгий чи дуугаа төрүүлж дуурсан хөхөөний нөгөөх нь чадахгүй тийм бүр ингээ хэлэхгүй бол хэл захтнаад бүр болохгүй юм чи. Энэ гэхдээ яг үндэ зүгээр хариуцлагын нэгж байгаа л зүйл ахгүй да. Тийм шүү дээ. Доромжлоод байгаа зүйл биш. Энэ шүүмжлэл байгаа. Дотор нь ажиллаж байгаа хүн дуурахгүй бол бид нар гаднаас нараа мэдгүй шүү. Тэгээд одоо би чинь одоо ингээд нэгэнд карьер маань дуусчихын тий ингээд үлдчихэж байгаа бүжигчтэй харахаар өрөвдөд байгаа байхгүй юу? Тэднийхээ ирээдүйд зориулж. Тэд нар маань одоо тий ийм баг цалинтай тэгээд дээрэс нь ийм их ачаалтай хөл гарын бэртэл гэмтэлтэй дээрэс нь улсын соёлоо үздэггүй тоодгүй тий тэгсэн мөртлөө ийш тийшээ гадагшаа дотгошоо ч юм уу янз бүрийн том хүмүүс ирэхэд хамгийн түрүүнд л манайхыг дайжлал ингээл нүрээ тахалдаг те бид нар чинь ямар их ачаалттай байдаг баг өдөр болгон тоглолттой өдөр болгон л дуудагдаал ийш тийшээ ингээл явж идэг хүмүүс идэг штэ ашиглаж чадаад байгаа бол бас эдрийг анхаарч суралтай те яг зөв. Одоо тэгээд яг энэ баяр наадам одоо ордод ирэхээр бэлтгэлүүд ингээд өглөөнөөс орой үлдэл те нарта бороотой одоо шуурга юу гэдэг бүх юмтай ч гэсэн тэгэл гадаана ингээл зогсоол бэлтгэлээ хийгээл бас л нэг цагийн л нээлтийн үйл ажиллагаанд оролцохын тулд ингээд бараг 20-30 хоног ингээд өдөр болгон бэлтгэлээ гадаа хийж байгаа байхгүй тийм ээ. Өнөөдрийн план яг ийм байгаа шүү дээ. Одоо би 9 цагаас үндэснийхээ урлагийг театрын тайзан дээр Монгол бүжгийн гайхамшиг тоглолтын прогонтой хувцастай гэрэлтэй гүйц прогон. За тэр маань ингээд дууслаа шууд ачигдаад стадион руу явна. Халуунаар өнөөдөр 29 градус байгаа. Тэгээ гадаа оройныхоо жуулчны тоглолт хүртэл тэнд бижигнэх хэвээр. Тэгээд орой жуулчныхаа тоглолтонд орох хэвээр гэх мэтчлэн өдөр болгоо яг ийм плантай. Одоо тэгээд бас 100-ны цагт Үндэсний театр өдөр болгон тоглолт хийдэг тийм ээ. Тэгдэг. Өдөр болгон тоглолт хийдэг. Тэгээд ажиллаа тасдах боломжгүй. Манайх ч одоо 25 6 жил яг энэ маань ингээд уламжил болоо явж байгаа. Ерөөсөө тасраагүй. Жуулчны тоглолт эхэлсэн өдрөөс хойш манай тоглолт яг цагтаа эхэлдэг. Ерөөсөө хоцордгүй ганц тоглолт өгдөг. Тэгээд одоо 18 цагаас тоглолдог байсан бол 17 цагаас тоглолдог болсон. 17 цаг 00 минутанд хөшиг нээгддэг. Тэгэхээр одоо ингээд одоо нэг бүрэлдэхүүн нь бол нэг тоотал байгаа шүү дээ тий. Аль нэг нь өвдөх одоо ирэхгүй. Тэгэх юм бол тэгээд тэр чигтээ байраа үзэх хэрэг гарна дахиад бэлтгэлээ хэрэг гардаг. Бас чанга шүү. Аха таны хувьд одоо ингээд 2 хөрхөн хүүхдээ ээж. Тэгээд бид нар ч нэг жирэмсний амралт одоо ээжийн амралтыг 3 жил байх хэвээр.
Гэтэл уран бүтээлчид бол энэ насар хурдан хугацаанд иргэд орчдөг шүү дээ. Таны хувьд жишээлбэл одоо хэдэн жил болоод иргэд оров? Би төржөөд ер нь 1 сар болчоод бараг сар хагас ч юм уу болоод дасгалтаа бол ороо яваад исэн. Өө яа. Тэгтэг нөгөө өглөөнийхөө дасгалтаа газ гүүж гүүж ирж орж өглөөнийхөө дасгалтаа авчаал тэгэл буцаж хүүхдтэр очиод тэр хооронд ээж ч юм уу нөхөр ч юм уу хараад байж идэг. Тэгэл иймэрхүү байдлаар яваад яг бүтэн өдрийн ажил гэхээр бас арай болохгүй нөгөө хүүхдийг маань харах хүн байхгүй. Тэгээд нэг ер нь хоёрыгоо дандаа л ой хүргэж ажилдаа олж тушаалаа гаргуулдаг. Гэтэ дасгалтаа бол сар хагас ч юм уу 2 сар болоод шууд орчдөг тийм. Тэгэхээр энэ юусэн маш олон зүйл тэр юм золиос бид нар гаргаад байна л та. Дахиад хэлье мэдээж нөгөө энэ олноо бид нар мэдээж одоо энэ мэрэгчлийг бол сонгож байгаа. Гэтэ ер нь цаашдаа ингээд яг энэ олон зүйл дээр шантархаа мэдгүй орж байгаа айгүй хүмүүс олон хүмүүс байна л та. Гэтэ ер нь бол мэрэгжлийн ингээд жил болгон гарч иж байгаа хүмүүс ер нь хэр олон байгаад байна. Цөөхөн байгаад авах үед хүний нөөц багасхад гэдгээс босч байгаа санаа зовоод тийм. Тийм. Одоо яг нөгөө шалгуулж байгаа хөгжим коллежд намайг шалгуулж байхад л ингээл бүр коридороор ингээд нэх урт очор ингээл үсээд л өстой маш олон хүүхэд шалгуулдаг гэсэн. Тэгсэн чинь багш нар одоо яриад байгаа байхгүй юу? Одоо бүжгийн ингээд шалгуулдаг хүүхдийн тоо жил ирэх бүр улам цөөрөөд байна гэд тийм. Тэгэхээр одоо энэ одоо ямар ч хэрэггүй дэмэ мэрэгжил гэдэг тийм ойлголт аав ээжд нь суудсан байна уу? Хүүхдүүд өөртөө сонирхох нь багассан байна уу? Уг нь хараад байхад л гадуур чинь бүжгийн дугуйлан секцүүд улам ихсээд л тий хараад байхад тий мэрэгшгүй болж сонирхох тийм сонирхолгүй л байх шиг байна. Одоо яг гадуур энэ нэг сургалтууд энэ юмнаас болоод ер нь бол багасч байгаа гэж бас хаж унасан гэж харагдаж байгаа. Тэр нь яагаад гэвэл мэрэгжлэр яг ингэж сурах юм бол нөгөө шантарна, ядарна. За тэгээд би энэ мэрэгжлийг сонгож байгаа зүйлд нь яг юу хийх вэ гэсэн асуудлууд гарч ирж байгаа. Харин зүгээр би одоо сурж байгаа хажуугаар нь зүгээр юм дугууланд яваад надаас хинч нөх юм шаардахгүй би зүгээр л өөрөө яваад өөрийгөө гоё болгоод жоохон тийм эвсэлтэй болно гэсэн. Ийм нөгөө юмуд гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө хэлэх гээд байгаа юм юу гэхээр яг дугуулан одоо ийм бүжгийн юмуд явуулж байгаа хүмүүст нь бас л одоо бидний хамгийн сайн мэддэг таньдаг л одоо бүжигчд одоо уран бүтээлчд байж л байгаа шүү дээ тий. Тэр хүмүүс чинь бас яг мөнгө олохын тулд ингээд ийм дугуйлан явуулж байгаа. Гэхдээ бас тэнцэнээс ингээд зөвлөөд за чи үнэхээр боломжтой юм биш үү? Чи үнэхээр ингээд бас гой чамд ирээдүй байна ч юм тийм ээ. Аав ээжтэй нь ярилцаад энэ хүүхдийнхээ ингээд мэрэгжлийн төвшинлөө оруулвал яасан бэ гэж бас жоохон тийм уриалдаг болвол зүгээр байхаа л гэж бодсон. Бас тэрийг буруутах аргагүй л те. Одоо ийм баг цалинтай, ийм өндөр ачаалттай, ийм юмыг одоо сонгоч гэд болохгүй шүү дээ те. Хүүхэд одоо өчнөө сонголт байна те. Юм хөгжсөн байна. Дэлхий ингэж даяарчилж байна. Заавал гэл ийм байх боломжгүй тэрийг буруутах аргагүй. Тэгээд бас дугууланд яваад бие гоё болгож байгаа. Тэр бол зөв шүү. Тийм яа. Аав ээжнэр одоо зүйлүүд тийм ээ. Зөндөө их хөрөнгө оруулж штэ хүүхдтэй одоо ойлгоцсон байна штэ. Хүүхдэд боловсрол олгох зөвхөн боловсроос гадна урлаг соёлоор ингээд дагуулхад маш одоо үр дүнтэй тэр хүүхд одоо ингээд орчинд одоо нийцэх хүмүүстэй харилцах өөрийгөө авч явах нь хамгийн маш олон хүмүүжлээ тий нийгэмших байна гоо сайхны одоо яг бидний ярьж байгаа эдгээр асуудлууд ерөнхийдөө ингээд шийдэгдээд за наацх нь одоо тэтгэврт гарах асуудал байна энэ цалингийн бодлого байна тэгээд бүжигчдийнхаа уран бүтээлчдийнхаа эрх ашиг хамгаалдаг одоо нэг ийм зүйл байхгүй бол зөвхөн бүжгийн урлаг биш. Үндэсний урлаг тэр чигтээ эрсдэл үүсэх юм магадлал яг өндөр байгаад байна л да. Та энэ юу гэж харж байгаа вэ? Тийм шүү дээ. Одоо юун төлөө яамтай хэлээд тий. Энд ч одоо тэр салбарынхаа л одоо ажилчдынхаа эрх ашиг хамгаалах гэж байгуулагдсан газар гэдэг үстэй тий. Соёлын яам маань дарга цэрэгнэр маань бас нэг юм бодох байлгүйтэй хэрвээ энэ асуудал чихэнд нь хүрэх юм бол нүдэн анаа тажуугаар нь чимээгүй өнгөрчихгүй байлгүй харж тийм юм байхгүй хал гэж найдаа л хүлээгээ сууж шин. Боловсролын амнаас жишээлбэл саяхан яг ийм одоо сайд нэг ийм зүйл ярьж байхгүй. Сүүлийн үед хүүхдүүд ингээд монгол хэллээрээ ярихаа болсон байна. Үгийн баялаг цөөхөн болсон байна. Их тотгошоо болсон байна. Гадаад үгийг түлхүү ашиглаж байна. Энэ бол алстаа бидний тусгаар технологийн аюулгүй байдал тасар маш нөлөөлнө. Тэгэхээр бид нар хүүхдүүдэд цэцэрлэгээс ахуулаад бид нар бодлогоор явах хэрэгтэй байна. Их хилээ ингэж хэлээрээ яриулдаг, боддог, сэтгэдэг болгох хэрэгтэй. Энэ дээр дөрвтэй арга хэмжээг авна гэж байна. Яг үүнтэй адилхан бид нар
үндэсний яг ийм өвс хоёлаа хадгалсан урлагаа бас усалж цэцгэлүүлж явахгүй л одоо бид нарт ингээл яриад л байгаа шүү дээ. Гадны хүмүүс жишээлбэл ЮНЕСКОд ингээ манайх гэв өвөө бүртгүүлсэн байна ч гэдэг юм уу те. Гэтэл ухтаал манайх өөртөө бүртгүүлэх хэрэгтэй зүйл. Одоо нөгөө морин өрөө алдах гэдэг нэг асуудал маш олон зүйлийг ерөөхдөө алдах юм шатандаа л орчоод байгаа байхгүй те. Тэгэхээр бид нар ингээд өвс хоёлоо хадгалсан хамгаалсан үүнийг өвлөж аваад тээж хүргэж байгаа эдгээр одоо үндэсний урлагийн хүмүүсээ бид нар аягүй сан дэмжих хэрэгтэй байгаад байна. Тэгээд нэвтрүүлгийн ярилцлага ерөөхдөө төгсөж байгаа болохоор би бас таныг яг нийгмийн даатгалын ерхий газар дээр ерөнхийд асуудал байгаа юм байна да гэж би хувьдаа бодоод байна л да. Яг л хуулиндаа чинь бүжигчин гэж задсан зүйл зүгээр нэг юм шатны мэрэгжлийн байгууллага дээр очиж явах юм нэг үгсгний л алдаа байгаад байгаа юм. Уулмал нэг энгийн юм бол ингээд засчууд амархан юм шиг санагдаад байна. Тэр ингээд арилгах юм байна. Тийм санагдаад байна тийм. Үгүй л юм шиг байна л та ингээд хоёр удаагийн тийм хоёр удаагийн альбан бичигт үг боломжгүй гэдэг хариу өгсөн гэж байна шүү дээ. Тэгэхээр яа боломжгүй байгаад байгаа юм бэ гэдэг дээр бас бид нар аягүй сайн ухаж ингээд хөнхөх хэрэгтэй л байгаа юм байна. Тэгэхээр таныг яг тэр шатных нь хүмүүст хандаж гоё юм хэлэх үг юу байна? Тэрийг бас уламжилж хэлнэ үү гэж хүсэж байна. За тэгээ баярлалаа ингэж хэлэх боломж олгосонд те нийгмийн даатгалын газраас одоо бид бүхний орчин нөхцөл мэрэгжлийн онцлогийг сайн ойлгохгүй л байгаа хэл та. Тэгээд гоцлол гэдэг тушаалтай байхад юу нь болохгүй юм бэ гэж ингэж бодоод ах шиг байна. Яагаад гэхээр тэр гоцлол гэдэг үг чинь Монгол улсад байхгүй. Тийм тушаал биднэрт ерөөсөө байхгүй. Энэ одоо үндэсний урлагийн театрын 76 жилийн түүхэнд гоцлол бүжигчин гэсэн тушаалаар одоо манай ажилд байсан хүн байдаггүй юм байлээ. Бүгдээрээ бүжигчин гэдэг тушаалтай. Тийм ийм зүйл байхгүй. Монголд байхгүй. Хэрвээ одоо ингээ гоцлол бүжигчнэр 15 жил ажиллаа үлдсэн хугацаагаа энгийн бүжигчнэр ажиллаад гэдэг ингээ зүгээр байхгүй юмыг төсөөлж бодож яриад байгаа байхгүй юу? Ойлголт бүр огт байхгүйгийн шинж дуурин театрч байхгүй. Саруулаас асуусан саруул төрөл байхгүй байлаа шүү дээ. Монгол улсын гавьяач биш. Хүшинэ за би тэрийг чи мэдээгүй шүү дээ. Дахиад надад 10 жил ажиллах юм уу? Би одоо юу гэсэн үгүй би ойлгохгүй байна гэ. Би сая ухуулсан чинь надад хүртэл тийм тушаал байхгүй байлээ. Бид нар бүжигчнэр л ажилд ордог юм байна лээ гэдэг хэлж байгаа байхгүй. Тэгээ ингээ байхгүй зүйлийг хаанаас гаргаж ирээд бидраас нэхээд байгаа юм бэ? Та бүхэн хурж ирээд энэ ажил дээр ирж танилцаач ээ. Бид нар ямар их ачаал авдаг юу хийдгийг ивч хараач ээ. Ойлголт байхгүй. Тэр байшин дотор тэр ширээний ард суучаад те одоо нэг үсэг нэмжих, нэг үг нэмэхэд ингээд ямар их хор хохирол хүмүүсийн амьдралд те эрүүл мэндэд санхүү мөнгөнд ийм хор хохирол учруулж байгаагаа бүр ингээд ой тонтон төсөөлөлт нь ч байхгүй тийм хүмүүс байгаа хгүй юу. Ингээд мэдгүй юмныхаа талаар мэддэг юм шиг шийдвэр гаргаж болохгүй шүү тий. Та нар одоо ийм амар зүйл хийчихэд хариуцлагаа хүлээж чадах уу? Монгол улсаас тэтгэврт гарах бүжигчин байхгүй болчлоо штэ. Бид нар одоо 20 хэдэн жил нийгмийн даатгал төлчүүд ингээд дээж төлсөн мөнгөө буцааж авч болно үсттэй гэж хэлмээр байна. Тэгээ яг хүмүүс ингэж бодоод байгаа юм байна. Ажилд авах бүжигчин гэдэг одоо ингээд альбан тушаал дээр ороод нэг явцын дунд чинь маш олон тоглолтуудын гоцлон заримдаа маасан явна гэд тэрийг л ойлгохгүй байн гослол хийгээд ахаар л гоцлол бүжигчин гэж бодчихдаг юм байна. Гүү штэ. Бид нэр одоо гоцлох үедээ гоцлно. Тэгэл маасанд явах үедээ маасанд явна энэ чинь ансамбл штэ. Бид нар чинь ингээд хамтаараа байнга бүжиглдэг хүмүүс байхгүй юу? Тэгэл хамтдаа байж ижил ингэж нөгөө олонний бүжиг ер нь хөвчлэн бид нар хийдэг штэ. Тэгээ маасан дундаасаа гоцлон бүжгэн жүжигт гоцлон тухайн бүжгэн жүжигийн онцлогоос шалтгаалаад жижиг хүн гол дүр байх уу, том хүн гол дүр байх уу, хурдтай хүн гол дүр байх уу, эсвэл ийм уян налархай хүн гол дүр байх уу гэдэг чинь ингээд тухайн бүтээлийнхаа онцлогоос шалтгаалаад ингээ хувраа явчихдаг байхгүй юу? Тийм баян нэг хүн гоцлоод байна гэж байхгүй. Энэ дээр бас би хүртэлжэлбэл сая мэдээлэлтэй болж авч байгаа байхгүй. Одоо би бүжгийн урлагийн тоглолтууд хөтлөхдөө тухайн одоо би таныг бол яг гоцлол бүжигчин гэдгээр л би яг хүлээж авч байгаа байхгүй. Яагаад бол таны бүх гоцлуудыг чинь би мэдж байгаа учраас намигч бол үндэсний урлагийн театрын гоцлол бүжигчин. Тэнгүүд би үгүй юм биш шүү. Энд чинь нэг альбан тушаал дээр бүжигчин гэдэг зүйл байна. Тэгээ бүжиг болгон дээр чинь өөрөөсөө ур чадвараасаа шалтгаалаад гоцлыг авдаг юм байна гэдэг мэдээллийг яг өндөр би өөрөө бүжигчин мэргэжлэр төгсөнөө би одоо мэдэж авч байна. Яг үүнтэй адилхан бас зарим хүмүүс мэдгүй л байгаад байгаа. Тэгтээ шийдвэр гаргадаг төвшний хүмүүст бол нэлээд сайн хүрч байгаа л гэж бодож байна. Яг тэгвэл одоо ер нь бүх салбар сошиалаар яг үндэ ажиллаа явуулдаг болсон байна.
би нөгөө үндэсний телевизэд ярилцлага өгсөн бүр огт яваагүй тэгсэн чи сайтэд ярилцлага өгсөн чи айгуу сайн яваад байгаа байхгүй. Тийм тэгэхээр сошиалаар ер нь Тийм бол байна. айгуу сайн Хүмүүст хүмүүст тий, хүрдэг сошиал болчиход тий. байна. Яг тийм. Нэг талдаа даваа талдаа нөгөө талдаа бас хэцүүлтэй. Гэтэ ямар ч тач яг ийм хүрх ёстой зүйлүүд нь хүрчээл үнэхээр талархах хэрэгтэй байна тий. Тэгээд ингээд бас нэвтрүүлгийн эцэст нэг юм хэлбэр санагчлаа. За. Хүмүүст одоо ингээд яриад шүү дээ. Одоо ингээд бид нар ингээд хооронд нас ингээд ажиллаа, бас ингээд ярина шүү дээ тий. Гэхдээ ингээд бас нэг баг цалинтай ингээд ажиллаж юм ийм байна, тийм байна ингээд зөндөө ингээд асуудал сайн ч байна, муу ч байна. Гэхдээ одоо ингээд бид нар яг эфемер сонсож байгаа хүмүүст бол сайн харж чадахгүй хаад ингээд нэг сошиалаар харж байгаа хүмүүст нь бүжигчин хүн одоо ингээд олон жил ажиллаад одоо удахгүй тэтгэвртэй гаргаж штэ. Гэхдээ тэтгэврт гаргаж байгаа энэ бүсгүйг одоо дэлгэцээр харахаар ямар үзэлтэнтэй ямар жоохон байж гэж хүмүүсээ тийм би авч явж байгаа одоо бас хоёр хүүхдээ ээж гэж юм тийм ээ. Тэгэхээр давуу тал нь бас энэ байх шүү. Өөрөө аюу гоё зөв авч явж байгаа. Хамгийн гоё давуу тал нь ингээд ийм гоё бүсгүйтэй ингээд залуугаараа харагдах боломж бол урлагийн одоо салбарт байгаад байдаг шүү дээ. Ялангуяа бүжигт тий. Тэрний ард бол мэдээж хэрэг асар их золиос төвчээр хөдөлмөр бол байгаа. Тэгээд дуртай юмаа идэж болохгүй бас тий. Бас хоолны бас дэглэм барина. Зөндөө гоё авч явна. Дандаа 90-60 байх хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ховц санаас нөгөө ховц чинь нэг л хийгдэж шүү дээ. Бараг тийм тэр батгах. За тэгээд бас бүжгийн урлаг тэр дандаа үндэсний одоо бүжгийн урлагаар хичээлхийг хүсэж байгаа, хичээлдэг, төсөж байгаа, шинээр ажил дээр гарч байгаа хүүхдүүдэд бас та гоё зөвлөгөө, райлга хүргвэл. Тийм. Одоо миний энэ яриад байгаа зүйлсүүдээс болоод шантрах үе, хашрах үе тий. Энд ч одоо сайхан зүйл маш их байдаг шүү. Сайхан нь одоо муугасаа ихээ. Тайзан дээр гараад тэр их аз жаргалыг мэдрэх юм бол салж чадахгүй болоод онтчдгийн. Тэгээд энэ урлаг соёлынхаа буйнаар хичнээн сайхан хүний үзээгүй газраар яваад сайхан театрууд тэр ч одоо уран бүтээлч хүний мөрөөдөл шүү дээ тий. Насны мөрөөдөл. Тэр бүгдийг ингээ үдсэн би одоо сайхан бүхнийг хэлэхгүй байж болохгүй. Тэр мэрэгжлийнхаа буйнаар одоо ингээд овор багтай тий. Намайг ч одоо 20 эдтэй жоох охин байж юу юм тэтгэр гэл хүмүүс загнаад байдаг байхгүй. Ингэж харагдаж чадчихээн. Би хааж гисэн гой зэгцтэй сайхан байдаг тий. Хөдөлгөөний буян бол үнэхээр их байдаг. Бүжгийн буян маш их байдаг. Одоо энэ үндэсний урлагийн их театр энэ сайхан хамт олонтойгоо байдаг та. Энэ сайхан хамт олонд хүмүүжиж үдий зэрэгтэй хүн болсондоо бас талархаж явдгөө. Тэгээд бас сэтгэл зүйн хувьд хамгийн эерэг хүмүүс байдаг ш нь. Байнгын хөдөлгөөнтэй байдаг болохоор нэг стресс бухимдал нэг хөсөр гаргаж тийм шүү. Дандаа юм гоё эерэг хүмүүс байдаг. За тэгээд нэвтрүүлгийн яг төгсөлтөөр хамгийн сүүлч бас нэг асуултууд байна. Одоо ингэ тэтэртэй гахтаа тэгээд дараа нь юу хийх вэ? Харин би бас нэг айгүй их юм боддог хүн юм шиг байгаа. Жоохносоо л тийм байсан. Тэгэл одоо би чи 20 жил болоод тэтгэврт гарна гэдгээ багасаа мэддэг болохоор шууд чуулгад ороод удааг байжгаад Монгол Улсын их сургуулийг улс төр судлаач нийгмийн ухааны багшаар төгссөн. Бизнес менежментээр магистр хамгаалсан. Одоо бас илүү дутуу нэг мейкапын сургалт мургалтанд цугаа мейкап артист болоод амжсан. Тэгээд надад яг бүжиг болохгүй бол бүжиг заачин бүр болохгүй бол таксинд явчихсан жолооны өнөөлөх байхаа. Надад хийх юм олдчих байх өө. За. Үнэхээр оюунлаг боловсралтай, мэрэгжилтэй, хайртай, тууштай юм гайхалтай бүсгүйд өнөөдөр ярилцсандаа маш их баяртай байна. Тэгээд таны эрүүл мэндэд надад томоос том эрүүл байгаарай хамгийн гол нь. Тэгээд бас ажил мэрэгжилт нь цааш хийх байгаа маш олон зорилгууд нь томоос том амжилттай хүсье. Тэгээд энэ асуудал ер нь шийдэгдэх байхад тэнд бол бат итгэлтэй байна. Дуурсан бас төрүүлж дуурсан маш их баярлалаа. Маш их баярлалаа. За тэгээд хамт исэн сонсогчдаа баярлалаа. Мишадаас баярлалаа. Тэгээд маргааш өглөө 7 цагаас бүгдээрээ мандах нараа өглөө хөтөлбөр ахин уулзъя. Өдрийг 5 хүмүүс сайхан өнгөрүүлээрэ. Спутник 92.5 дэлгэнд байгаа хамтдаа байгаарай.